Та бүхний өнөөдрийн амрыг ирье. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад шинэ үндсэн хуулийг зарим нэг зүйл залт дээр өөрчлөлт оруулъя. Шинэ үндсэн хууль одоо өөрийнхөө потенциалыг нөөц болцоог шавхад дууссан уу зэрэг ийм асуудлууд өрнсөн яг ийм өргөн хилцүүлгийн үеүүдэд энэ хичээл явагдаж байгаад одоо бас таатай байна. Өнөөдрийн хичээлээр би шинэ үндсэн хуулийн 4-р бүлэг буюу одоо Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн түүний удирдлагын тухай асуудлыг одоо хөндөж ярих юм байгаа юм. За тэгэхээр хүмүүс бол би сая ярианыхаа эхэнд тэмдэглэжлээ. Энэ шинэ үндсэн хууль одоо өөрийнхөө нөөц болцоог шавхсан уу? Одоо энэ заавал зайлшгүй өөрчлөлт оруулах ёстой юу гэсэн юм маргаан ид өрнж байгаа энэ үеийн онцгой ач холбогдолтой юм. Зөвхөн хувийн хуульчийн хувьд би өөрөө үзэхдээ бол энэ шинэ үндсэн хуулинд бол мэдээж зохих ёсоор зарим нэгэн өөрчлөлт оруулах зайлшгүй нийгмийн шаардлага байх шиг байна. Гэсэн хэдий боловч бүхэлд нь үндсэн хуулийг аваад судлаад нарийн үзэх юм бол үндсэн хууль өөрийнхөө нөөц болцоог одоо шавхаагүй байна. Тэр ихтэл үндсэн хуулийг бид хэрэгжүүлж амжаагүй байна. За үндсэн хуулийг хэрэгжүүлж амжаагүй байна гэдэг дээр би зориуд нэг зүйлийг бас онцолж хэлье гэж бодож байгаа юм. Юу гэхээр одоо үндсэн хууль батлагдаад энэ 25 жил боллоо. Энэ хугацаанд бол нийгмийн ахиц дэвшил тодорхой хэмжээнд гарсан боловч нийтдээ улс төрийн байгууламж, төрийн байгууламжийн хувьд бол одоо болж байгаа болохгүй гэсэн шүүмжлэлийг өөртөө их дагуулж байгаа. За түүний нэг нь бол энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэр түүний удирдлагын тухай асуудал үндсэн хуулинд ер нь зөв туссан уугүй юу гэдэг асуудлаас онлын болоод практикийн маргаантай асуудлын нэг болоод байгаамаа. За тэгтээ зэрэг үеийн засгийн газар одоо бид ажиллаа хийж амжсангүй, бид ажиллаж болсонгүй гэдэг ийм асуудал яригддаг. За ингээд аваад үзэх юм бол засгийн газар маань өөрөө хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага. Улсын их хурлын өмнө ерөнхий сайд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцахаар үндсэн хуульд бүр хатуу зааж өгсөн байгаа. Хэрвээ үеийн ерөнхий сайд нар хууль тогтоомжийг одоо ажиллаж чадахгүй байна гэдэг маань хууль тогтоомжийг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг. Засгийн газрын үндсэн хуулиар тогтоосон үндсэн үүрэг бол хууль тогтоомжийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр одоо зохион байгуулах үндсэн үүрэгтэй. Хэрвээ яг энэ залтыг аваад үзэх юм бол ажиллаж чадахгүй байна гэж гомдол тавьж байгаа засгийн газар бол одоо хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг бид нэр хийж чадсангүй гэж өөрсдөө хүлээн зөвшөөрсний тод илрэл. За эндээс нь ургуулад бодох юм бол нэгэнт хууль тогтоомжийг хэрэгжүүлж чадаагүй засгийн газар бол үндсэн хуулийг хэрэгжүүлэх ажил дээр олигтой ажил хийсэнгүй гэж ингэж хэлж ойлгож болно. За ингээд аваад үзэх юм бол бид үндсэн хуулийг хэрэгжүүлэх, олон түмэнд ойлгуулах, мөн чанарын одоо ард иргэдэд хүргэх ажил дээр одоо төр засгийн зүгээс болоод төрийн тодорхой үүрэг хүлээсэн бүх шатны засаг дарга нар зохисоор ажиллаж чадаагүй байна гэсэн ерөнхий юм шүүмжийг хэлээд одоо гол асуудал руугаа орё. За тэгэхээр Монгол улсын үндсэн хуулинд үндсэн хуулийн 2-р зүйлд нэгдмэл байна гэдэг ингээд заасан байж байгаа. За мөн энэ зүйлийн 2-р заалт дээр болохоор энэ нэгдмэл улсын одоо нутаг дэвсгэр нь зөвхөн гэж байна. Энд зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэж. Хуваагдана гэж ингэж заасан байгаа юм. За эндээс бид одоо бодох ёстой. За тэгвэл засаг захиргаа гэдэг ойлголт гарч иж байгаа. За энийг тодорхойн тулд Монгол улсын 4-р үндсэн хуулийн 4-р бүлгээр Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлага гэсэн ийм бүлэг зүйл заалт байдаг. За эндээс дараагийнхаа бүлэг ойлголт руу орох ёстой. Тэгэхээр ерөөсөө тэгвэл Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж гэдэг чинь өөрөө ямар ойлголт юм бэ гэж. За тэгэхээр төрөөс улс орны эдийн засаг нийгмийг удирдан зохион байгуулахын тулд одоо газар нутгийн хэмжээгээр эдийн засгийн хүчин чадвараар хүн амын тоогоор хязгаарлалт зохион байгуулсан зохион байгуулалтын хэлбэрийг бол засаг захиргаа
нутаг дэвсгэрийн нэгж гэдэг байх нь энийг бол манай хуульчид бүгд мэдж байгаа. За энэ засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж нь өөрөө төрөөчийн хэлдэг одоо нутаг дэвсгэртэй үндсэн шинжүүднийх нь шүү дээ. Нутаг дэвсгэртэй за хүн амтай за тодорхой эдийн засагтай за энэ хэлбэрүүдээр нь зохион байгуулсан хэлбэр засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж гэж хэлнэ гэж. За үндсэн хуулийн дээр бол засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийг бол аймаг нийслэл сум дүүрэг байна гэж заасан байгаа. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж аймаг нийслэл сум дүүрэг нь эдийн засгийн нийгмийн цогцлбор гэж хэлсэн байгаа. Энэ цогцлбор гэдэг үгийг манайхан одоо их анхааралтай одоо судалж үзэх хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлбэл энэ бүх юмны нэгдлийг хангасан одоо тэр зохион байгуулалтын хэлбэрээ хэлээд байгаа юм. За тэгвэл засаг захиргааны нэгж гэж юу юм бэ? За засаг захиргааны нэгж гэдэг нь бол төрөөс одоо хүн амдаа төрийн бодлогыг хүргэх, хууль тогтоомжийг хүргэх, за төрийн одоо удирдлага зохион байгуулалтыг хангах үүднээс зөвхөн хүн амын тоогоор хязгаарлаж хийсэн зохион байгуулалтын хэлбэрийг засаг захиргааны нэгж гэж нэрлэдэг байна. Энд бол зөвхөн хүн амын тоогоор хамгийн гол үзүүлэлт нь хүн амын тоо. Ийм хоёр үндсэн хэлбэрээр бол одоо энэ сая 500 хавтгай дөрвөлжин км нутаг дээр 3 сая хүнийг бол Монгол улс төрийн байгууламжид нэгднэлийнхээ хувьд ингэж удирдан зохион байгуулдаг байна. За тэгвэл манайхан ярьдаг. Тэгвэл одоо энэ аймаг нийслэл сум дүүрэг баг хороо гэж яагаад ингэж ялгамжтай хэлээ. Тэгэхээр манай энэ орон нутгийн удирдлага бол 3 шатлалтай. За засаг захиргааныхаа нэгжийн хувьд бол аймаг нийслэл сум дүүрэг баг хороо зөвхөн засаг захиргааны нутаг дэвсгэрийнхээ хувьд бол аймаг нийслэл сум дүүрэг гэсэн ийм хоёр шатлалтай байж байгаа. За тэгтээ зэрэг яагаад заавал ингэж аймаг нийслэл сум дүүрэг гэж ингэж ялгаад байгаа юм бэ? Тэгэхээр Монгол улс бусад улс оронтой харьцуулахад бас өөрийн өвөрмөц онцлогтой, өргөө удам нутагтай хүн ам цөөтэй, за нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншлийг явж байгаа ийм улс орн. За хууль тогтоогчид энэ бүхнийг тооцож, ойлгож, харж үзсэн учраас энийг ялгамжтай тогтоосон. Өөрөөр хэлбэл бидний уламжлалт ойлголтоор бол одоо аймаг сум нь бол нүүдлийн соёл иргэншил талдаа, хөдөө орон нутгийн талдаа, за нийслэл дүүрэг нь болохоор суурин соёл иргэншлэл Улаанбаатар хотууд талдаа юм. За энэ дээр нэг зүйлийг хотууд гэсэнтэй холбогдуулаад бас нэг өргөн шүүмжлэл явагддаг. Энэ шинэ үндсэн хуулиар Монгол улс хот гэдэг засаг захиргааны нэгжийг одоо үгүй хийсэн гэдэг ийм шүүмжлэл явдаг. За энэ асуудлыг би хожим хөндөж тавина. Хот гэж асуудал яагаад тусдаа зохицуулах ёстой вэ гэдэг тал дээр ингэж ярина. За засаг захиргааны нэгжийн хувьд 3 дахь шатлал юу? Аймаг нийслэл сум дүүрэг баг хороо гэсэн энэ засаг захиргааны нэгж нь зөвхөн одоо төрийн бодлогыг хүн амд хүргэхийн тулд төрийн үйлчилгээг өшөө бүр ойлгомжтой болох юм бол төрийн үйлчилгээг хүн ам ард иргэдээ ойртуулахын тулд одоо ийм 3 шатлалтай болгож өгсөн. За тухайн үед үндсэн хууль тогтоогчид авч үзэхдээ юу гэсэн мэхлээр зөвхөн одоо анхны шатны нэгжтэй тэр өмнөх үндсэн хуулиар бол орон сууц гудамжны хороогоор дуустдаг гэсэн. За хорооны доотлолт бол одоо хэсэг гэж байсан, гудамж хэсэг. За энэ нь бол орон тооны бус захиргааны үүрэг гүйцэтгчээр дамжуулдаг байсныг энэ бол биш юм байна. Энэ бол төрийн үүргийг одоо ингэж тийм сайн дурын үндсэн дээр ингэж хийдгүүш албан ёсоор хийдэг байх хэрэгтэй гэдэг ингээд засаг захиргааны нэгж баг хороог гаргасан. За төрөн бие баг хороо аймаг нийслэл сум дүүргийг төв суурин гэсэн юм хоёр байдлаар ингэж заа ялгаатай тогтоосныг бол бас зориуд дурдсан байгаа. За энэтэй холбогдуулаад манай шинэ үндсэн хуулийн дээр нэг зарчмын хувьд цоошин нэг зүйл
гаргаж ирсэн байгаа. Юу гэхээр энэ орон нутгийн удирдлага нь өөрөө ямар удирдлагын бүтцтэй байх юм бэ гэж. Тэгэхээр орон нутгийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагыг хослуулах зарчим дээр одоо хэрэгжинэ гэдэг одоо зааж өгсөн байж байгаа. За эндээс орон нутгийн удирдлага тэгвэл энэ аймаг нийслэл сум дүүрэг хорон дээр одоо хоёр хэсгээс бүртгэнэ гэж. За тэгэхээр нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь юу вэ гэхээр тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийнхээ нэгждэр амьдран оршин сууж байгаа хүмүүсийн одоо нийгмийн болоод эдийн засгийн аливаа асуудлыг бие даан хэлцэн шийдвэрлэх эрх бүхий төлөөллийн байгууллагыг одоо нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага буюу одоо иргэдийн төлөөлөгчдийн хурал, иргэдийн нийтийн хурал байхаар ингэж тогтоож өгсөн байж байгаа. За иргэдийн төлөөлөгчдийн хурал нь аймаг нийслэлийн түвшинд, за баг хорооны түвшинд иргэдийн нийтийн хурал байна гэж ингэж хэлж өгсөн байгаа. За нутгийн удирдлагын нэг салшгүй хэсэг нь бол засаг төрийн төлөөлөгч болго засаг дарга нар байж байгаа. За эдгээр засаг дарга нар нь тухайн орон нутагт оршин сууж байгаа ард иргэдээс шууд сонгогдож байгаа утгаараа бол одоо орон нутгийн удирдлага иргэдийг төлөөлөх тэр төлөөллийг өөртөө агуулсан институт болж байгаа. Хэдий боловч мөн хууль тогтоомжийг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээр гардан зохион байгуулах хүнийхээ хувьд засаг төрийн төлөөлөгчийнхөө мандатыг дээд шатны засаг даргаас авахар ингэж хуульчилж өгсөн байгаа. Энийг та бүхэн мэдж байгаа. Аймаг нийслэлийн засаг даргыг ерөнхий сайд, сум дүүргийн засаг даргыг аймаг нийслэлийн засаг дарга нь, за баг хорооны засаг даргыг сум дүүргийн засаг дарга нь батламжлахаар одоо ингэж хуульчилж зааж өгсөн байгаамаа. За яагаад энд нутгийн өөрөө удирдахаас нутгийн удирдлагыг онцолж ингэж яриад байна вэ гэхээр бид нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжихэд одоо төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засагтай тоталитар одоо тогтолцооноос одоо олон хвшилт эдийн засагтай ардчилсан нийгэм рүү шилжих энэ явцыг одоо үндсэн хуулиар орон нутагт бол баталгаажуулж өгсөн. Ер нь дэлхийн бүх улс оронд бол ардчлалын нэг үндсэн баталгаа бол орон нутагт нутгийн өөрөө удирдахаас гэж энэ байгууллагыг хэлдэг. Ийм ч учраас нутгийн өөрөө удирдахсны байгууллагыг нэлийн төвөөлгөж өгсөн байгаа. За энэний нэг баталгаа нь үндсэн хуулинд бол бид нутгийн өөрөө удирдахсны байгууллагын хэлэлцэн шийдвэрлсэн аливаа асуудлыг дээд шатны байгууллага нь хэлэлцэн шийдвэрлэж болохгүй гэсэн хамгийн том баталгаа хийж өгснөөр манай энэ орон нутгийн удирдлагын тогтолцоо бол тийм ардчилсан тогтолцоонд нийцсэн гэдгийг дэлхийн нийт хүлээн зөвшөөрч тухайн үед үндсэн хуулийг батлагдахад одоо шагшин магтжсэн ийм учиртай юм. За энэтэй холбогдуулаад дараа нь ерөөсөө энэ нутаг дэвсгэр гэдэг маань өөрөө жоохон юу юм бэ? Тухайн нутаг дэвсгэр дээр юу байх ёстой юм бэ гэдэг талыг хөндөж ярих нэг бүлэг асуудал байж байгаа. За хууль тогтоогчид нэг зүйлийг маш хатуу хийж өгсөн үндсэн хуулийн дээр үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтээц хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн иргэдийн хурал иргэдийн саналыг үндэслэн улсын хурал шийдвэрлэнэ гэж. Тэгэхээр одоо манайхан ярьдаг л да. Ерөөсөө үндсэн хуулинд өөрчлөлт оруулъя. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа энэ заалтыг аваа хийчихье гэж. Энэ заалтаас болоод одоо бид нэр орон нутгийг хөгжүүлж болохгүй нэ гэдэг. Гэтэл хууль тогтоогчид энэ дээр бол бүр онцгой анхаарал хандуулсан. Өөрөөр хэлбэл энэ олон хвшилт эдийн засгийн үед за одоо энэ 25 жилийн хугацаанд харахад тэр хууль тогтоогчдын тэр алсын хараа мэдэгдэж байна л да. Одоо төрөл бүрийн олон хвшилт эдийн засгийн болсон төрөл бүрийн одоо аж ахуй нэгжүүд бий болсон төрөл бүрийн үйл ажиллагаа тэр дотор одоо уул уурхайн ашигт малтмлын үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн тоо маш ихээр олширсан. За энэтэйг холбогдуулаад аймаг сумд зарим тохиолдолд одоо газар нутгийн маргаан гарч биенээс газар авах юм сонирхлууд бий болж эхэлж байгаа. За энэ бүхнийг хэрвээ ийм хатуу заалт хийж өгвөл дур дураараа ашиглаж болох тийм нөхцөл байсан учраас зайлшгүй нутгийн иргэдийн саналыг харгалзаа. Зайлшгүй тухайн нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналын одоо заавал үндэслэе гэж ингэж хэлж өгсөн байна. Өөрөөр хэлбэл тэр эдийн засгийн онцлог
нутаг дэвсгэрийн байршил хүн амын тоо зэрэг юмнуудаа харгалзаж үзснийхээ үндсэн дээр тухайн иргэдийн санал нь ямар байгаа юм. Энийг харж яж улсын хурал шийдвэрлэх бүрэн боломжийг нь бол нээж өгсөн. Өөрөөр хэлбэл энэ ерөөсөө бас хөдөлгөөнгүй зүйл биш. Төрөн яагаад зайлшгүй тэр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ярианыхаа эхэнд би хөндөж яриадсан гэхлээр энэ бол өөрөө ардчлалын нэг баталгаа учраас аливаа асуудлыг ардчлалын үндсэн дээр хэлэлцэн шийдвэрлэх зүйтэй гэдэгтэр ингэж тогтсны үндсэн дээр энийг хийж өгсөн байгаа юм. За энэтэй холбогдуулаад дараагийн бидний хөндөх асуудал бол энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх хот тосгоны тухай асуудал байж байгаа юм. Тэгэхээр үндсэн хуулийн дээр манайхан хот гэдэг засаг захиргааны нэгжийг үгүй гээ хайчлаа. Ерөөсөө энэ их буруу юм болоо. Монгол улс хотгүй болчлоо гэж ингэж их шүүмжлэл өрнүүлдэг. За энэ нэг талаас одоо онлайн болоод эргцэн ойлголтгүй хүмүүсийн яриа нэлээд төлхөө газар авсантай холбоотой юм байна. Тэгэхээр үндсэн хуулинд Монгол улс эдийн засгийн олон хэмжлийг одоо хүлээн зөвшөөрнө гэж заасны дагуу би төрөмч бас дурдлаа. Бид төрийн ажил, аж ахуйн ажлыг үндсэндээ тэр заалтаар бол одоо зааглаж өгсөн байгаа юм. Өмнө нь бид нар одоо сайн мэднэ өмнөх үндсэн хуулиар бол манай удирдлагын тогтолцоо орон нутагт бол сум нэгдлийн удирдлага гэж ингэж ярьдаг байсан. Сум нэгдэл гэдэг маань сум нь өөрөө төрийн үндсэн үүргийг гүйцэтгэдэг, нэгдэл нь бол аж ахуйн үүргийг гүйцэтгэж байсан ийм байсан. Үндсэндээ бол яг нариндаа аваад үзэх юм бол аж ахуйн үйл ажиллагаараа дамгаалж байсан байгаа. За энэтэй холбогдуулаад Монгол улсын нутаг дэвсгэр нь өөрөө зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн үндсэн хуулийн 2 дугаар зүйлийн бүр 2 дугаар зүйлийн 2-т хэлсэн тэр заалт бас гол анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлага бий болж байгаа. За одоо зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр байлаа гэхэд энэ нь зөвхөн хуваагдана гэж ингэж хэлсэн байна. Засаг захиргааны нутаг дэвсгэр нэгжид хуваагдана. За энэ нь бол та бүхэн мэдэх байх. Өнөөдөр бид нэр 21 аймагтай 347 сумтай 1600 багтай байж байгаа. За энэ 21 аймаг одоо 347 сум, за 1600 гаруй одоо баг хороо, за нийслэл 9 дүүрэг 119 хороо байж их жишээтэй. За эндээс аваад үзэх юм бол бид нар эхлээд энэ нутаг дэвсгэр нь өөрөө зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана гэсэн байгаа нь төрүүчийн анханд хэлсэн нөгөө хүн амын тоо, за газар нутаг эдийн засгийн тоо, байршил, онцлог, хэмжээ эдгээрээс болж ингэж хуваагдах тухай заасан байгаа. Тэгвэл эдгээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх хот тосгоны эрх зүйн байдлыг хуулиар тогтооно гэдгийг бас үндсэн хуулинд хэлж өгсөн байгаа. Зүйлийн 13 дугаар зүйл дээр одоо нийслэлийн эрх зүйн үнцийг хуулиар тогтооно гэсэн байна. Нийслэл маань өөрөө засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж байгаа шүү дээ. Яагаад нийслэлийг ингэж онцолж бусдаас нь салгаж хэлсэн гэхээр аливаа улсын нийслэл гэдэг нь төрийн дээд байгууллагууд болон олон улсын төлөөлөгчдийн газар, дипломат төлөөлөгчдийн газар байнга оршин суудаг, соёл шинжилгээ ухааны төв болсон тухайн одоо хотыг бол нийслэлээр зарладаг. Энэ утгаараа нийслэл нь бол өөрөө засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүн дээр байгаа хот гэдэг утгаараа энэ дээр бол хэлж өгсөн байгаа юм. Монгол улсын 13 дугаар зүйлийн нэгд Монгол улсын нийслэл Улаанбаатар хот мөн гэж. Тэгэхээр ямар ч байсан хот гэдэг ойлголт байгааг хэлээд байгаа юм. Тэгвэл үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дугаар дээр мөн энийг ахаад тодтогч хэлж гисэн байна. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх гэж байгаа ш. Нэгждэх хот тосгоны үнцийг эрх зүйн үнцийг хуулиар тогтооно гэж. Хот тосгоны эрх зүйн үнцийг хуулиар. Тэгэхээр эндээс аваад үзэх юм бол Монгол улсад ерөөсө хот тосгон гэж юм байхгүй болчлоо гэсэн үг биш.
Тэгэхээр түрүүн би хэллээ, зарим нэгэн шүүмжлэгчид Монгол улсад байсан хот гэдэг засаг захиргааны гэж хот гэдэг ойлголтыг энэ үндсэн хуулиар үгүй эзэн гэдэг бол орон зүй худлаа гүтгэлгийн зүйл болох нэ. За тэгвэл эндээсээ улбаалаад бүгдээрээ дахиад нэг зүйлийг зайлшгүй авч үзэх ёстой. Нутаг дэвсгэр, хэлийн зэс, эдлбэр газар гэж. Эдлбэр газар гэж. За тэгэхээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж аймаг нийслэл сум дүүрэг нь бол өөрсдөө хэлийн зэстэй байх нь. Түрүүн бас хэлсэн 57 дугаар зүйл дээр хэлийн үндсэн хуулийн зааснаар одоо үндсэн хуулийн 57-гийн 3-т юу гэж байгаа гэхээр нэгжийг өөрчлөх тухай асуудал юу? Нэгж гэдэг маань өөрөө хэлийн зэс байх нь энэ хэлийн зэст өөрчлөлт оруулах тухай асуудлаар зайлшгүй тухайн иргэдийн хурал иргэдийн саналын үндэслэж шийдвэрлэнэ. Хэлийн зэс гэдэг ойлголт маань өөрөө улсын засгийн газраас өргөн мэдүүлснээр улсын хурал тогтоодог байгаа. Хэлийн зэс гэдэг маань А цэгээс Б цэг, Б цэгээс В цэг, В цэгээс Г цэг гэсэн ийм тодорхой цэгүүдээр хязгаарлаж хэлснийг бол хэлийн зэс гэх юм. Хэлийн зэс гэх юм. Тэгвэл эдлбэр газар гэдэг бол зөвхөн тодорхой хэмжээгээр одоо тэдэн га тэчнээн гектар ч гэдэг юм уу тийм ээ. Одоо тэр тодорхой хэмжээсээр тодорхойлогдож байгаа нь бол эдлбэр газар болох нь. Энийг яагаад ингэж ялгаатай хэлээд өгнө гэхээр нөгөө засаг захиргаа нутаг дэвсгэрийнхээ нэгжийн тухайд бол хэлийн зэс яригдах нэ. Тэгвэл хотын тухайд зөвхөн эдлбэр газрын тухай ойлголт байна. Засаг захиргааны нэгжийн хувьд бол баг хорон дээр бол огт хэлийн зэсийн тухай ойлголт байхгүй. Манайхан ярьдаг манай Чингэлтэй дүүргийн 9-р хорооны хэлийн зэс тэр гэж. Энэ бол зөвхөн аман ярианд гараад байгаа юм. Манай багийн хэлийн зэс бол тэр гэж. Энэ аман ярианд гараад. Гэтэл төрийн албан ёсны шийдвэрээр бол хэлийн зэс энэ баг хорон дээр бол байхгүй. Зөвхөн аймаг нийслэл сум дүүрэг дээр байна. За тэгвэл ахаад хот гэдэг ойлголт руу эргэж оръё. Тэгвэл энэ засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх гэдэг юм шүү. Бүр энд би онцлоод хэлчихье. Нэгждэх. Нэгждэх энэ нэгждэр яах нь вэ? Тодорхой хот байх нэ. Одоо нэг нэгждэр хэдэн ч хот байж болно. Хэдэн ч хот байж болно. Энэ нэгждэх хот тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсний дагуу бол хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гарсан байж байгаа. За ер нь манайхан ялангуяа хуульчид нэг зүйл дээр их онцгой анхаарах хэрэгтэй. Үндсэн хуулийн одоо үндсэн хуулийн 4-р хуулийг засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хууль, за нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг манай зөвхөн хуульчид гэдэг орон нутгийн удирдлагууд энийг ер нь нухацтай нэг аваад сайн судлаад үзчих ёстой юм байна. Магадгүй зарим тохиолдолд энэ 25 жилийн хугацаанд зарим нэгэн эрх үүрэг юмнууд давхарцсан, зөрчилдсөн юмнууд байж болно. Энийгээ бол явц зунд нь зайлшгүй засаж сайжруулж явах ёстой гэж ингэж ойлгох хэрэгтэй. За тэгвэл эндээс нөгөө яриад маргааны гол сэдэв болоод үндсэн хуулийн 4-р бүлэгт өөрчлөлт оруулах гэж маргааны гол сэдэв болоо хот тосгон руу орё. Тэгвэл ер нь хот гэдэг маань өөрөө юу юм бэ гэж. Хот өөрөө юу юм гэхээр одоо тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэр амьдарч байгаа хүмүүсийн одоо эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн тэр одоо бүхэл дэд үтсээс үйлчлэгээний салбаруудаас бүрдсэн аж ахуйн үйл ажиллагааны нэгдлийг хот гэж ойлгодог байна. Энэ бол дэлхийн нийтэд тогтсон ойлголт. За одоо өнөөдөр бид нар аваад үзэл дээ нөгөө үндсэн хуульд өөрчлөлт оруулж хот гэж юм байхгүй болсон гэдэг хүмүүст одоо би хэлэх гэж байна л да. Тэгвэл одоо өнөөдөр Улаанбаатарт байдгаараа байж байгаа. Эрдэнэт хот бол байдгаараа байж байгаа. Дархан хот байдгаараа байж байгаа. Тийм үү? Тэр үеийн одоо аймгийн төв цэцэрлэг хот, Мөрөн хот, одоо Чингис хаан хот бүгд байдгаараа байж. Эн чинь юу хэлээд байна гэхдээ зэрэг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэр амьдарч байгаа хүмүүсийн тодорхой одоо эдийн засгийн нийгмийн асуудал, эрүүл аюулгүй орчинд амьдрах, аятаа одоо нөхцөлийг бүрдүүлэх тэр дэд үтс, тэр үйлчлэгийн салбарууд байдгаараа байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл хот маань өөрөө
дэд бүтцтэй, шугам шүлжээтэй, харилцаа холбоотой, үйлчлэгээний салбаруудтай төвлөрсөн газрыг хэлэх нэ. За энэ төвлөрсөн газар, энэ хот маань бол ямар нэгэн хэлийн зүсрийн тухай ойлголт байхгүй. Энд бол зөвхөн эдлбэр газрын тухай ойлголт байна. Хотын эдлбэр газар. Хотын эдлбэр газар. За энэ хотын эдлбэр газар мэдээж манайхан мэдж байгаа. Хотын эдлбэр газар дотор өөрөөсөө нийтийн эзэмшлийн болоод тусгай зориулалттай эдлбэр газар гэдэг ингээд зааглагдаад ялгагдаад явцдаг шүү дээ. За тэгэхээр яагаад энийг ингэж зайлшгүй салгаж ингэж яриад байгаа юм бэ? Энийг яагаад нэг болгочих болдгоо юм бэ гэж. Тэгэхээр тухайн үед хууль тогтоогчид бол их алсыг харсан байна гэж ингэж ойлгогдож байгаа. Энэ хамгийн тод жишээ бол манайхан нэг жишээ дараагийн жишээ хэлэхэд бол ойлгогдно. Энэ нь бол Өмнөговь аймгийг аваад үзье бүгдээрээ. Өмнөговь аймаг өөрөө бүхэлдээ бол Өмнөговь аймаг бүхэлдээ нэг засаг захиргаа нутаг дэвсрийн нэгж. Түүний хоёр дахь шатлбар нь юу гэхээр сумд нь байж байгаа. Сумд. За энд би нэг жишээ болгоод зөвхөн нэг жишээг нь аваад энд цогт цэций сум. За цогт цэций суманд 5 орд нүүрсний орд бий болсон, олдсон. За энэ нүүрсийг ашиглахын тулд зайлшгүй тэнд яасан хүн ам сууршиж эхэлсэн, аж ахуйн нэгжүүд энд төвлөрч ирсэн. За энэтэй холбогдуулаад ерөөсөө өмнө нь 3,000 хүнтэй цогццгийн сум Energy Resource компани тэнд очиж уул уурхайн ажил эхэлсэнтэй холбогдуулаад огцсон өсөд 9,000 бараг 10,000 хүн амтай болж өссөн. Тэгтээ зэрэг 10,000 хүн амтай энд тэр хүн олон хүний эрүүл аюулгүй орчинд аятаа тухтай орчин бүрдүүлэхийн тулд Energy Resource компани бол тэнд бүхэл бүтэн хотхон бий болгосон шүү дээ, тийм ээ? Хотхон бий болгосон. Энэ мэтчлэнгээр тухайн засаг захиргааны нутагсын нэвждээр ингээ хотууд бий болдог. Аж ахуйн үйл ажиллагаа дагаад. Тэгвэл хэрвээ бид аж ахуйн үйл ажиллагааг дагуулад засаг захиргааны нутаг дэвсрийн нэгж байгуулад яг энэ хуучин тогтолцоо шиг явдагсан бол Монгол улс маш олон засаг захиргааны нутаг дэвсрийн нэгжтэй болно. Энэ тохиолдолд яах вэ гэхтэй зэрэг төр өөрөө төрийн захиргааны зардлаа дийлхэ болгоход хүрнэ. Төрийн захиргааны зардлаа дийлхэд болгоход хүрнэ. Тэгэхээр захиргааны зардал бол тогтвортой байна. Төрийн захиргааны удирдлага тогтвортой байна. Аж ахуйн удирдлага бол тусдаа асуудал. За бид нар яг энэтэй холбогдуулаад хамгийн бас бид бүхний мэддэг хамгийн ойрын жишээ байж байна. Манайхан сайн мэдж байгаа Завхан аймгийн Тосон зингэл гэж модны Тосон зингэл Булнай суман дээр Завхан аймгийн Булнай суман дээр модны аж ахуй Тосон зинглийн модны үйлдвэрийг байгуулсан. Тухайн үед нөгөө төвлөрсөн төлгөөт эдийн засгийг улс оронд үзүүлэх, эдийн засгт нь үзүүлэх хүчин чадлаараа ач холбогдолтой ийм үйлдвэрийг бол байгуулсан. Гэтэл Тосон зинглийн модны үйлдвэр өнөөдөр байгаа юу? Байхгүй. Гэтэл Тосон зингэл модны үйлдвэр зориулаад хүн ам суурьшингууд нь авчиад Тосон зингэл сум гэ байгуулсан. Гэтэл тэнд бол аж ахуйн нэгж байхгүй, дампуураад алгуулсан. Тосон зингэл сум нь байгаад идэг. За өшөө нэлээд ойртуулаад ярих юм бол мөн ялгаа байхгүй. Улс орны эдийн засагт голлох үүрэгтэй налайх гэдэг байж. Налайхыг баруун 5 аймаг болон цэргийн залуучуудаас бүрдүүлээд ашиглахын тулд налайхын их уурхад зохион байгуулалтын эсэлтээр хүмүүс сууршуулад налайх хотыг засаг захиргааны нутаг дэвсрийн нэгжээр байгуулсан. Уг нь бол Төв аймгийн Баянзүрх сумын нутаг дээр байсан налайх суурин тосхон шүү дээ. Энийг тэгвэл өнөөдөр яасан налайхын их уурхаа дампуураад алга болсон, зах зээлийн эдийн засгт орсон. Гэтэл тэнд хүмүүс нь амьдарч байгаа, төрөөс тэр хүмүүстэй харьцахын тулд засаг захиргааны нэгж нь байдгаараа байгаа. Мөн ялгаа байхгүй налайх хот нь байж байгаа. За зөвхөн Монголыг ингээд жишээлээд ярихад байна. За манайхан гадны жишээ авч ярих дуртай хүмүүс Америкийн Детройт хот бол дампуурчлаа гэдэг зарлцсан. Гэтэл Детройт хот нь дампуурсан боловч тэр мужийнхан засаг захиргааны нэгж нь бол төрийн удирдлага нь хэвээрээ байж байгаа жишээтэй.
За эндээс бол одоо манайхан яах вэ гэхээр төрийн удирдлага, орон нутгад төрийн удирдлага, нөгөө иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга нь тустай юм байна. Хотын удирдлага нь тустай юм байна гэдгийг их сайн ойлгож авч байгаа баг. За хот тосны эрх зүйн байдлыг тусгайлан хуулиар зохицуулна гэснээр хот тосны эрх зүйн байдлын тухай хууль гэж гарсан. Тухайн засаг захиргааны нутаг дэвсгэр нэгжлэр байгаа хотын одоо улс орны эдийн засгт болоод тухайн аймаг орны эдийн засгт гүйцэтгэж байгаа үүрэг ач холбогдлоос нь шалтгаалаад хотыг одоо улсын чанартай хот болон аймаг орон нутгийн чанартай хот гэж ингэж хуваахаар байгаа зэрэглэл тогтоож байгаа. За мөн түүнчлэн эдгээр хотуудтай холбогдуулаад одоо бусад дагуул хотуудын тухай асуудал хөндөгддөг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээр ярьж байгаа нийслэл нь өөрийн хаяа хот болон одоо дагуул дүүрэг тэй байж болно. Дагуул хот тосгонтой байж болно. Хаяа болон дагуул хот тосгонтой байж болно гэсэн байна. За энэнийг аваад үзэх юм бол одоо өнөөдөр Улаанбаатар хотын энд их хэт төвлөрөл хүн амын 50-аас илүү шахуу нэг газар болцсон. Хүн амьдрах одоо эрүүл ахуйн нөхцөл болцсон, эрс муудсан, агаарын бохирдол нь дээд зүгтээ тулцсан. Энэ бүхэн бол одоо энэ үндсэн хууль болоод засаг захиргааны нутаг дэвсгэр нэгжийн тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай, хот тосгоны эрх зүйн байдлын хуулийг ойлгоогүйтэй холбоотой хит их юм төвлөрөл одоо бий болоод байна. Энэ нь бол 18 дугаар зуунд энэ Европт аль хэдийн болоод өнгөрсөн амьдралаар батлагдсан юм процесс байж байгаа. Өөрөөр хэлбэл томоохон хот тухайн ашигтай аж ахуйн үйл ажиллагааг дагсан газар аж ахуйн нэгжүүдийг дагаад томоохон хот суурингууд бий болдог. Энэ томоохон хот суурингуудыг дагаад хүн амын төвлөрөл бий болдог. Хүн амын асар их төвлөрөл бий болдог. За энэтэй холбогдуулаад би бас нэг зүйлийг жижиг жишээ болгоод хөндөй гэж бодож байна. Одоо хүн амын хот гэж байлаа гэхэд хүн амын төвлөрөл бол бий болдог. Асар их төвлөрөл бий болдог. Энд ажил хайсан хүмүүс ирдэг байх нь, сургууль соёл хайсан хүмүүс ирдэг байх нь, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэсэн хүмүүс ирдэг байх нь. Яг л өнөөдөр Улаанбаатарын процесс. За энэтэйгээ холбогдуулаад нөгөө нэгэнт бид нар одоо чөлөөт нийгэмд амьдарч байгаа учраас энд бол нийгмийн ялгаа их явдаг. Нэг хэсэг нь бол өндөр орлоготой байдаг, нэг хэсэг нь огт орлогогүй ажилгүй байдаг. Гэтэл энэ нийгмийн ялгаатай хүмүүс нэг дор амьдрах боломжгүй болдог. Яг энэнтэйгээ энэ шалтгаанаар энэнтэйгээ холбоотой нэгэн зэрэг процесс явагддаг. Тэр процесс нь юу гэхээр хотын задрал явагддаг. Зүгээр задрал. Хотоос цухтах задрал. Энэ задралыг төрөөс удирдлагатайгаар зохион байгуулалтаар удирдан зохион байгуул зөв зал чиглүүлэх ёстой. Манайх энэ чиглүүлэх үйл ажиллагаа тасарчаад байна. Өөрөөр хэлбэл энэ том хотыг дагсан нөгөө хаяа хот, дагуул хот зэргүүд нь ингээд аяндаа бий болж байдаг. Өөрөөр хэлбэл яах вэ гэхээр энд амьдарч байгаа зарим баячууд нь яах нь вэ? Эндээс гараад эрүүл таатай орчинд бий болохын тулд манайханд одоо ойрын жишээ зайсан руугаа нүгөө явах жишээтэй ч юм уу, тийм ээ. Нүхт рүү бий болоод явдаг ч юм уу. Эсвэл амьдрал хөөсөн хүмүүс нь арай өөр газар руу үлзий торолгоо нүгөө явдаг. Тэнд одоо тосгон суурин газрууд бий болж эхэлж шүү дээ, тийм үү? За магадгүй өшөө эдийн засгийн бодлогоор зөв залж чадах юм бол дагуулад эдийн засгийн чөлөөт дагуул бүс хотууд буюу одоо манайхан бол оюутны хот гэж нэрлэж болно, Багнуур хот байж болно. Туризмын хот, дагуул хот, Налаах хот байж болно. Гэх мэтлэнгээр ингээд дагуул хотууд бий болдог. Энийгээ дагаад эндээс төвлөрөл нь эргээд задарч явах ийм процесс явж байдаг. Энэ бүхнийг үндсэн хууль тогтоогчид аль 1992 онд хараад үндсэн хуулинд ингээ оруулсан. Үндсэн хуулиас задраад салбар хуулиуд, засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудаар энэ бүхнийг ингээ зохицуулж өгсөн байдаг байна. За дараагийн нэг шүүмжлэгчид үндсэн хуулийн энэ 4-р бүлэгтэй холбоотой нэг асуудал гардаг. Амьдралдаа шиг тэгж харагдаж ойлгогдоод байна. Гэхдээ та нар одоо болооч энэ одоо үндсэн хууль ерөөсөө болохгүй байна, хэрэгжихгүй байна, буруу байна гэж ингэж яригддаг. Тэр нь ямар асуудал дээр ихэвчлэн хөндөгддөггүй гэхдээ зэрэг
ямар асуудал дээр хөвчлэн хөндөгдөг ихтэй зэрэг аймаг тэнцүү нийслэл сум тэнцүү дүүрэг энэ дээр хөвчлэн яригддаг. Өөрөөр хэлбэл манай дүүрэг одоо Улаанбаатар хотын нийслэлийн одоо хамгийн Баян зүрх дүүрэг гिचэлд Баян зүрх дүүрэг маань өөрөө нэг аймаг одоо Дорноговь аймагаас бараг илүү хүнтэй байхад яахаараа одоо бид нэр ийм дүүргийн статустай байгаа юм бэ? Бид нэр аймгийн статустай болно гэдэг. Тийм ч учраас сая одоо нийслэлийн шинэ удирдлагууд зарим нэгэн дүүргийг аймгийн одоо статустай болгоно өрнө гэдэг ингээд хуулийн төсөл санаачлаад өргөн барьж байгаа шиг үлээ. Тэгэхээр энэ бол зарчмын хувьд бол ерөөсө буруу ойлголт яваад байгаа юм. Буруу ойлголт. Үндсэн хууль тогтоогчид энийг бүр хэлээд өгсөн байгаа. Маш тодорхой хэлээд өгсөн байгаа юм. Үндсэн хуулийн 61-р зүйлийн 4-р энд бол ерөөсөө л үнэхээр одоо ажил хариуцсан хүмүүс буюу сангийн яам аймаг орон нутгийн удирдлагууд ажиллаа хийхгүй байгаатай холбоотой нэг асуудал байна. Үндсэн хуулийн 61-р зүйлийн 4-т аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын ажлын албанд тамгын газар мөн гэж хэлсэн. Тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж. Энд нэг зүйлийг би бүр онцлон хэлчихье. Нэг бүрчлэн буюу нэг маягаар гэдэг. За өнөөдөр энэ ажлыг хийхгүй юм. Өөрөөр хэлбэл засаг даргын тамгын газар гэдэг бол тэр орон нутгийн ажлын алба буюу иргэдэд төрийн үйлчлэгээ үзүүлж байгаа гол хүмүүс. Өөрөөр хэлбэл манай одоо аймгийн Дорноговь аймгийн тамгын газрын бүтэц орон тоо аймгийнх гэдэг дүүргийнх хүн ам ихтэй ирнээсээ энээсээ цөөхөн орон тоотой энэ орон тоогоо нэмьяал гэсэн санаа яригдаад байгаа юм. Энэ орон тоогоо нэмьяал гэсэн санаа яригдав. Гэтэл бол энийг бол нэмж болно. Энийг хуулиар бол хориглоогүй. Энэ дээр хэлээд өгсөн байна. Энэ засгийн газар жил болгон улсын төсвөө батлахдаа тухайн засаг захиргаа нутаг дэвсгэр нэгжийн хүн амын одоо суурьшил, эдийн засгийн хөгжил энэ бүх юмнуудаа хараад тэнд ажиллах бүтэц оронтойгоо нэг бүрчлэн хилцэх ёстой юм. Төсвийн тухай хуулиар төсвийн хүрээний мэдээллийг 4 сарын 20 гэхэд одоо сангийн яамд хөргүүлдэг байгаа. Энэ ажлаа сайн хийх ёстой. Яг нь 1990-ад оны эхэнд улс орны эдийн засаг хүндрэлтэй яг өнөөгийн шиг одоо маш хүнд байдалтай өнөөдрөөс ч илүү хүнд байсан учраас бол засгийн газар тухайн үедээ улсын хурал засгийн газар нь ярьж яагаад одоо энэ засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага тамгын газрын бүтэц оронтойг нэг маягаар тогтоосон. Энэ нэг маягаар л явдаг. Өөрөөр хэлбэл манайхан аймгийн тамгын газрын бүтэц ямар байх нь бүгд адилхан сум дүүргийнх ямар байх нь бүгд адилхан тогтоож. Уг нь бүгд адилхан биш. Одоо нэгэнт эдийн засаг арай өөр болсон, нийгмийн харилцаа арай өөр болсон. Энэ тохиолдолд энэ нөгөө 21 аймаг 347 сумынхаа засаг даргын тамгын газрын бүтцийг нэг бүрчлэн хэлцэж нэг маягаар тогтоох ёстой. Магадгүй хүн ам ихтэй байгаа дүүрэгт бол аймагаас илүү том бүтц байх ёстой. Тамгын газрын бүтц нь. Энийг одоо тооцоотой эдийн засгийн үндэслэлтэй ингэж гаргаж төсвийн хүрээний мэдээлэл өргөж сангийн яамны энийг хянаад үнэхээр юм байна гэх юм бол түрүүчийн жишээн дээр би хэллээ. Цогццгийн сумын жишээн дээрээс харагдан 3,000 хүнтэй байсан сум бол одоо бараг 10,000 хүнтэй болсон. Гэтэл тамгын газрын бүтэц зохион байгуулалт нь яг л 3,000 хүнтэй байсан хэвээр яв. Энийг бол өөрчлөж жишээ нь Хамбогд сум байж байна. Энэ мэтчлэнгээр үндсэн хуулийг нэлээд сайн судалж үзээд үндсэн хуулийн одоо агуулга мөн чанарыг авч үзэх юм бол үндсэн хууль өөрийнхөө нөөц болцоог шавхах болоог байна. Тэр тусмаа үндсэн хуулийн
дөрөвдүгээр үлэг бол одоо өөрийн нөөц болцоогоо шавах болоогүй байна гэдгийг би энд зориг зохиол тэмдэглэж хэлэх гэж байгаа. За эцэст нь миний онцолж хэлэх гэсэн нэг санаа бол үндсэн хуулиар энэ нутгийн өөрөө удирдах байгууллагын одоо эрх зүйн баталгааг урд өмнө нь байгаагүй маш том баталгааг хийж гисэн. Тэр нь юу гэхээр тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгждэх одоо засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн одоо өөрөө удирдах ёсны байгууллага энд одоо нөгөө бүх иргэдийн төлөөлөгчдийн хурал болон иргэдийн нийтийн хурлыг хамруулж хэлж байна. Тэдний эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжийн хүрээнд бие даан хэлэлцэн шийдвэрлсэн аливаа асуудлыг ямар ч байгууллага одоо өөрчилж болохгүй гэсэн маш том эрх зүйн баталгааг хийж өгсөн байгаа. За тэгэхээр манай орон нутгийн удирдлагууд энэ том эрх зүйн баталгаагаа одоо хууль зүйн үндэслэлтэйгээр ашиглаж чадах юм бол орон нутагт хөгжих өргөн боломж байгаа гэдгийг дашрамд нь дурдъя. За анхаарал тавьж бодлоо их л.